Good morning, everybody. За энэ өдрийн мэндийг бүгдд нь хүргэцгээе. Wonderful Wizard of Oz гэсэн номыг хэдүүлээ үргэлжлүүлээд уншицгаая. Уншиж явах зураа. Мөн бас шинэ үг болоод дүрэн болоод бас storied man юу тохиолдох тухай хамтдаа уншаад enjoy хийцгээе. За ихлэ хамгийн сүүлд зүйлээ уншсан хүртлээр гаргаж ирж байгаад үзцгээе. За how to do so хүртэл уншсан. За бид нар сүүлд уншсан мэн хэсэг мэн энэ түрээд дууссан. Эндээс гэлээ уншицгаая. The little girl, seeing she had lost one of her pretty shoes, grew angry and said to the witch. So тэгээ нөгөө жоохон охин чинь болохоор seeing гэдэг чинь болохоор юу харснаа гэхээр тэр нөгөө гоё хөөрхөн гутлынхаа нэгийг нь алдсныг хараад grew angry ууртай болсон. Тэгээ шулан хэлсэн байна. Give me back my shoe. Энэ гутлыг өгөөд гэсэн чинь. I will not, retorted the witch. Retorted гэх нь болохоор эргүүлж ерөөдөө муухайгаар хариуллаа гэсэн үг тийм. Өгөхгүй гэх муухайгаар хэдрэллээ. For it's now my shoe and not yours. Одоо энэ бол миний гутал болсон гэсэн чинь. You are a wicked creature, cried Dorothy. Wicked creature. Чи бол хорон санаат амтан. You have no right to take my shoe from me. You have no right. Чи чамд миний гутлыг авах эрх байхгүй. I shall keep it just the same. Тэгсэн ч гэсэн би энэ ч авлаа гэсэн. Just the same гэсэн ч гэсэн. So the witch laughing at her. And someday I shall get the other one from you too. За нэг өдөр нөгөөдгийн ч гэсэн чамаас авах гэсэн чинь. This made Dorothy so very angry that she picked up the bucket of water that stood near and dashed it over the witch, wetting her from head to foot. За тэгээ энэ болохоор энэ нь Dorothy бүр асар ихээр уурлуулад тэгээд нөгөөдөг чинь picked up bucket of water нэг хувин төмпөдөө усыг барьж авч хагаад тэгээд шулан руу dashed it гэж шидсэн байна. Тэгээ шидэхдээ нөгөөдөг чинь шулмыг wetting her from head to толгооноос нөхөл хүртэл нь орчихлоо. Instantly, the wicked woman gave a loud cry of fear. Instantly, тэр даруй хорон шулм хорон эмэгтэй болохоор нэг хашгираад айснаас олж хашгираад тэгээд as Dorothy looked at her in wonder тэгээд Dorothy түрүүнд гайхаад харж байх зур the witch began to shrink and fall away. Тэгээд шодон болохоор Dorothy харж байх зур нь ингээ жижигрээд тэгээд яах нь ингээ унаад өгсөн байна. See what you have done, she screamed. In a minute I shall melt away. Чи юу хийснэ харж гин үү? Минутын дотор би одоо ингээ хайллаа. I'm very sorry indeed, said Dorothy, who was truly frightened to see Witch actually melting away like a brown sugar before her very eyes. Намайг үнэхээр уучлаарай гэд Dorothy хэлсэн. Dorothy болохоор who was truly frightened. Dorothy үнэхээр айсан байсан. Юунд айсан байсан бэ гэхээр to see the witch шулмыг actually melting away like a brown sugar. Яг л нэг бор сахар шиг ингээд хайлж явахыг нь нүднийх өмнө хайлахыг нь хараад айсан байна тий. Didn't you know what would be the end of me? Asked the witch in a wailing, despairing voice. Ус миний төгсгөл гэдгийг чи мдээгүй юм уу? Гэт нөгөө нэг шулам чинь wailing гэдэг чинь ингээд уйлан гутарсан цөхөрсөн хоолоогоор иллээ. Was not Dorothy. How should I? Яаж мэдтгийг? Well, in a few minutes I shall be all melted and you will have the castle to yourself. За тэг хэдэн минутын дараа би ингээд хайллаа. Тэгээд чамд чи өөртөө энэ цайцыг бүр авах нэ. I have been wicked in my day, but I never thought a little girl like you would ever be able to melt me and end my wicked deeds. Look out, here I go. За би өөрийнхөө өдрүүдийн турш бол хорон байсан.
Гэхдээ хизээж чам шиг жижигхэн охин намайг ингээд хайлуулчихна гэж би бодож байгаагүй. Тэгээ миний бус ингээд нэг хорон үлдүүлийг төгсгөн гэж бодож байгаагүй. Би явлаа хараач гэд явсан байна. With these words, the witch fell down in a brown, melted, shapeless mass and began to spread over the clean boards of the kitchen floor. За тэгээд энэ үгийг хэлээд нөгөө шуламж нь нэг тийм бор хайлсан shapeless гэд хэлбэргүй тийм гээд зүйл болж ирсэн байна. They began to spread over clean boards of the kitchen floor. За тэгээд ингээд цэвэрхэн галтгооны шалан дээр ингээд тарж бутарж унлаа. Seeing she had really melted away to nothing, Dorothy drew another bucket of water and threw it over the mess. За, seeing that гэдэг нь болохоор юг харсан гэхээр тий. Seeing that гэдэг нь болохоор за, текстнийхаа дараа гэсэн. Тэгэхээр seeing that гэвэл үүнийг хараад гэсэн. Юг хараад вэ гэхээр тэр үнэхээр юу ч байхгүй болтлоо ингээд нөгөө хайсныг нь хараад Dorothy ахаад нэг төмпөнтэй ус нөгөөд хөрүү чинь цацчихлаа. Нөгөө нэг муухай бохирдсон юм руу. She then swept it all out the door. Тэг бүгдийг нь шүүдэ гаргасан. After picking out the silver shoe, which was all that was left of the old woman, she cleaned and dried it with a cloth and put it on her foot again. За picking out the silver shoe. За тэгээ нөгөө нэг гой мөнгөн гутлаа аваад тэр юм хөгшин эмэгтэйгээс ганц үлдсэн байсан юм тэр гутал байсан. Нөгөөдгөө цэвэрлээд галчуураар арчаад тэгээд хөлтэй ахаа болчлаа. Then being at last free to do as she chose, then тэгээд being гэдэг чинь байна гэсэн үг. Яаж вэ гэсэн үг? Free to do as she chose гэхээр хүслээрээ тэ сонгосноор as she chose сонгосноор сонгох хүсэлтэй нөгөө их чөлөөтэй байгаагаа болохоор she ran out to courtyard to tell the lion that the Wicked Witch of the West had come to an end and that they were no longer prisoners in a strange land. За. За тэгээд тэр болохоор нөгөө гадагш байгаа гарч гүгээд the lion хэлсэн байна тийм ээ. Wicked Witch болохоор ингээд төгслөө, дууссаа. Тэгээд одоо болохоор тэд нар энэ гачин газрын ингээд хоригдл байхаа боллоо гэсэн байна. Окей. За 13 дахь ерөнхийдөө бол ном маань нэлээд төгсгөлийн шат руу орж байгаа шиг байна. The Rescue. За Rescue. Нэр ерөөс бодож байсангүйгээр Dorothy минь бас ялж чадлаа. Тэ тэр жижиг өх үнэхээр их уурлаа төмпөдөө бас шидчихэнэ гэж бос бодож байсангүй үнэхээр сюрприз байла. Вау. Хамгийн аюултай хоёр шулмыг нэг удаа байшингаараа дарж авсан, нөгөөх нь ууралсандаа болоод төмпөдөө бас цацаад алчлаа. Вау. За. Үнэхээр бас бодууштай болж байна. Rescue. За үзье. The cowardly lion was much pleased to hear that the Wicked Witch had been melted by a bucket of water, and Dorothy at once unlocked the gate of his prison and set him free. So тэгээд хулчгар Арслан бол үнэхээр их баяртай байсан. A Wicked Witch хорон шулам тэ ингээд усанд ингээ хайлтын сонсгол баяртай байсан байна. Dorothy болохоор тэгээд at once гэвэл даруйхан дээр шоронгийн хаалгыг бол цоожиг нь онгойлгоод сулсан байна. За мөн бас би дахин сануулмаараа зүйл гэх юм бол энэ видеог үзээд энэ видеог үзэж байгаад ваа би өнөөдөр шинэ дүрм үзлээ. Өнөөдөр би шинэ үг ойлголоо гэсэн юм гарч ирэх юм бол бас комент зүлтээгээрээ ерөөд иймэрхүү видео хийж байгаа надад бол тэр нь бол маш их үн цэнтэй комментэд болж хувирдаг. За тэгээс үзье. They went in together to the castle, where Dorothy's first act was to call all the Winkies together and tell them that they were no longer slaves. So тэгээд эдгээр болохоор castle руу ороод тэндээ where castle where гэдэг нь тэнд биш. Нөгөө хаана биш тэнд
Dorothy-гийн анхны үйлдэл нь болохоор бүх Winky-чүүдийг дуудаад тэд нэр no longer slaves одоо боол байха болсон хэлсэн байна. There was great rejoicing among the yellow Winkies, for they had been made to work hard during many years for the wicked witch, who had always treated them with great cruelty. За тэгээ Winky-чүүдийн хувьд болохоор rejoicing масар их одоо нөгөө баяр хөөр болцгоосон байна. Тэд нар болохоор for гэдэг нь болохоор учир нь тэд хорон шулмын төлөө олон жил they had been made гэх нь тэд нар болохоор ажилуулагдсан байсан байна тий ажилуулагдсан байна. Тэгэхээр made гэдэг нь болохоор бусдаар үйлдүүлэгдэх тийм хэвийн нэг ажилуулагдсан байна. Who had always treated them with great cruelty. За энэ great cruelty гэсэн cruelty гэдэг нь болохоор харгислал гэсэн. Асар их харгислалаар бол харьцдаг байсан байна. Winky-чүүд. They kept this day as a holiday then and ever after. Тэгээд тэр Winky-чүүд энэ өдрийг болохоор тийм амралтын өдөр болгосон байна. Түүнээс цааш мөн ever after үрд мөнхийн амралтын өдөр болгож. And spent the time in feasting and dancing. За тэгээд гоё feasting гэдэг нь болохоор гоё том зоог бариад бүжгэлж өнгөрүүлсэн байна. If our friends, the Scarecrow and the Tin Woodman were only with us, said the Lion, I should be quite happy. За бидний найзууд тийм мануухай модчин хоёр маань бидэндээ хамт байсан бол if only байсан бол I should be quite happy. Би ч над шагалтай болох гад. Don't you suppose we could rescue them? Asked the girl anxiously. Anxiously гэвэл нэг тийм санаа зовнингуйгаар тийм санаа зовнингуйгаар бид нар түүнийг аварч болохгүй гэж үгээр асуусан чинь we can try оролдож үзэж болно л доо. So they called the yellow Winkies and asked them if they would help to rescue their friends, and Winky said they would be delighted to do all in their power for Dorothy, who had set them free from bondage. За энэ хэд өгнүүдийг үзье. Bondage гэдэг нь болохоор боолчлол гэсэн үг. Боолчлол. Энэ дээр болохоор гарч ирж байгаа had set them болохоор had set them free гэдэг нь болохоор чөлөөлчихсөн тийм ээ. Past perfect ажиллаж байгаа болохоор аль хэдийн чөлөөлчихсөн гэсэн үг байна. Нийлүүлээд үзье. Тэгээд тэд нар болохоор Winky-чүүдийг дуудсан байна. Тэгээд тэд нар туслах уу, найзуудын аврахад туслах уу гэж асуусан чинь Winky-чүүд тгий. Тэгээд бид delighted эдгээр болохоор туслахтаа бол бүр үнэхээр аз жаргалтай байх болно гэж хэлээд Dorothy хэлсэн байна. Dorothy тэднийг л сулжчихсан байсан болохоор so they chose a number of Winkies who looked as if they knew the most and they all started away. За тэгээд тэд нар болохоор нэг Winky-чүүдийг дуудсан. Ямар Winky-чүүдийг дуудсан бэ гэхээр as if гэж байгаа юм шиг гэж байгаа юм шиг. Хамгийн их мэдж байгаа юм шиг Winky-чүүдийг нь сонгоод тэгээд тэд нар гээд явцгаасан байна. They traveled that day and parts of the next until they came to the rocky plain where the Tin Woodman lay, all battered and bent. За тэгээд тэд нар болохоор нэг тэр өдөр болоод дараагийн өдөр нь яваад нэг тийм rocky plain хатархаг тийм тал газар очсон байна. Тэнд болохоор нөгөө модчин бол хөвтөжсэн байна. Ингээд эвдрээд ингээд хонхоочихсон. His axe was near him, but the blade was rusted and the handle broken off short. Түүний болохоор сүхэн бол ойролцоохон байсан байна. Гэхдээ илд нь болохоор ингээд зэвэрчихсэн. Тэгээд бариул нь бол хугарчихсан байж. Winkies lifted him tenderly in their arms and carried him back to the yellow castle again, Dorothy shedding a few tears by the way at the sad plight of her old friend, and the Lion looking sober and sorry. За шинэ үнэтэй үзье. Tenderly, зөөлхөнөөр гэсэн. Зөөлхөнөөр. Okay? Winkies lifted him tenderly in their arms. Winky-чүүд үнийг болохоор зөөлхөнөөр гар дээр авч ирсэн байна. Carried him back to the yellow castle again. За тэ шар ордон руу гаргажсэн байна. Shed a tear гэж үгсэг байв. Shed a tear.
Тэгэл нулимс туслуулах гэсэн. Нулимс туслуулах. Polite гэдэг нь болохоор үй гашуу гэсэн. Үй гашуу. Золгүй явдал гэсэн үг. За тэгээд дооротын болохоор нэг хідэн нөгөө найзынхаа өдр золгүй байдалд нь хідэн нулимс туслуулад sober гэдэг нь болохоор нэг тийм нэг гэсэн үг. Нэг тийм төв гэсэн үг. Төв. Sober гэдэг нь. Гуниглахчгүй, баярлахчгүй нэг тийм төв царай гаргах юм. Sober гэдэг. Арслан болохоор төв царай гаргаад тэгээ нэг жоохон харуулсан байдалтай харагдчихсан байна. When they reached the castle, Dorothy said to the Winkies. За тэгээд эдгээр хэлсэн байна. Ордонд очиод. Any of your people tinsmiths. Tinsmiths гэвэл лаазчингууд тийм. Та нарын нэг нь бол лаазчингууд биш байц гэсэн чинь. Oh yes, some of us are very good tinsmiths, they told her. Бидний зарим нь маш сайн ингээд лаазчингууд. Then лаазчин гэж бас дархан шиг зүйлийг хэлээд ах шиг байна. And then bring them to me. Well, авчираач тэгээд тэрийг гэсэн чинь. When tinsmiths came, bringing them with all their tools and baskets, she inquired. Асуусан байна. За тэгээд tinsmith ингээ багжаа авчираад асуусан байна. Can you straighten out those dents in the tin woodman and bend him back into the shape again and solder him together where he is broken? За тэгээд за та straighten out гэх нэг л үзье. Straighten out бол тэгшлэх. Dent гэвэл хонхоосон газар. Bend гэвэл ингээ нуглах гэсэн. Bend him back гэвэл буцаагаад ингээд байранд нь оруулж нуглах. Solder гэвэл гагнах. Тэ? За тэгээ үзье. Тэгээ та ерөнхийдөө тэрний ингээд хонхоосон газруудыг ингээд тэгшлээ. Буцаагаад ингээд хэлбэрт нь оруулаад тэгээд түүний where he is broken эвдэрсэн газрыг нь гагнаад өгч чадах уу гэсэн чинь. Tinsmiths looked the woodman over carefully and then answered they thought they could mend him so he could be as good as ever. So and then as good as ever гэдэг нь болохоор хамгийн сайн гэсэн. Хамгийн сайн болох гэсэн. Ямар байсан хамгийн сайн болгож чаднаа. За тэгээд теннис нөгөө лаазчингууд теннис модчиг нэг анхааралтай хараад тэгээд тэднэр болохоор ерөнхийдөө бол засаж чадна гэсэн байна. So they set to work in one of the big yellow rooms of the castle and worked for 3 days and 4 nights, hammering and twisting and bending and soldering and polishing and pounding at the legs. Body at the ямар урт өгүүлбэр вэ? За нэг жоохон үзье. So set to work in one of the big yellow rooms of the castle. За тэгээд бид нэг том өрөөнд, шар өрөөнд ажиллаж эхэлсэн. Worked for 3 days and 4 nights. 3 өдөр 4 шөнө ажилласан. Hammering and twisting and bending. За тэгээд нүдсэн, мушигсан байна. Bending нугалсан байна. Soldering гэдэг чинь болохоор ингээ гагнсан, polishing гэх зүлгсэн, pounding гэдэг нь дахиад цогсон. Юундээ цогсон бэ гэхээр хөлийг нь, биеийг нь, толгоог нь ингээд олон янзаар ингэж янзалсан. Until at last he was straightened out into his old form. Тэгээд хуучин байранд ортол нь ерөнхийдөө янзалсан байна. And his joints worked as well as ever. Тэгээд яг л хамгийн сайнараа гэдэг нь joint гэдэг нуглаанууд нь тийм ээ холбоосууд нь ажиллаж эхэлсэн. To be sure there were several patches on him, but tinsmiths did a good job. To be sure гэвэл яг үнэндээ түүн дээр нэг хідэн юм patches гэх нөхөөсүүд бол байсан байна. But tinsmiths did a good job. Эхлээд тэр сайн ажилласан. And the woodman was not a vain man. He did not mind the patches at all. Vain гэдэг нь болохоор тийм vain гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр vain гэдэг нь болохоор хэнцэр гэсэн. Тэгэхээр модчин бол хэнцэр хүн бол байгаагүй. Нөхөөсийг нь бол тоогоогүй. За энэ параграфыг нэгдүүл хамт уншчихъя. When at last he walked into Dorothy's room and thanked her for rescuing him, he was so pleased that he wept tears of joy, and Dorothy had to wipe every tear carefully from his face with her apron, so his joints would not be rusted. So тэгээд эцэст нь болохоор тэр Dorothy-гийн өрөөнд орж ирэхдээ thanked her for rescuing. Өөрийг нь аварсанд нь талархсан байна. He was so pleased he wept tears of joy. Тэр үнэхээр за бэханы зүйл заагаад өгье. So
so тэмдэг нэр залгаад that гэх юм бол үнэхээр тэгсэн болохоор тэгсэн гэсэн утгатай шүү. Тэгэхээр so pleased that гэх нь үнэхээр баярлсан болохоор яасан гэд баярын нулимс унахсан байна. Dorothy had to wipe. За энэ дахиад үзээгээд. Had to гэдэг нь ёстой болсон. Ёстой. Dorothy яах ёстой болсон бэ гэхээр нулимс болох нэг нь бол анхааралтай тэр өөрийнхөө хормогчоор арчсан болсон. Хормогчоор арчсан. So his joints would not be rusted. Тэгээд түүний холбоосууд ингээд уюуд нь бол ингээд зэврэхгүй. At the same time her own tears fell thick and fast. At the joy of meeting her old friend again. At the same time, яг тэр мөчид өөрийнх нь ч гэсэн нулимс thick and fast гэдэг байна. Thick and fast маш ихээр асгартал үйлсэн байна. Хуучин найзгаа хараад. And these tears did not need to be wiped away. And эдгээр нулимсыг бол ерөнхийдөө арчих шаардлагагүй байсан. As for the lion, харин арслангийн хувьд гэвэл тэр wiped his eyes so often with the tip of his tail. Өөрийнхөө нүдээ бол үнэхээр олон удаа арчих хэрэгтэй болсон. That it became quite wet. Тэгээд сүүл нэг нойтон болсон. Арслангийн сүүл нулимсаа арчсаар байгаа нойтон болсон байна. And he was obliged to go out into the courtyard and hold it in the sun till it dried. Тэгээд тэр obliged гэдэг нь болохоор тэгэх хэрэгтэй болсон гэсэн. Тийхгүй бол болохоо байсан гэсэн. He was obliged to go out into the courtyard. Тэгэхээр гаднах тэр талбайд гараад ордын талбайд гараад тэгээ наранд ингэж яах нь барьж хатаах хэрэгтэй болжээ. Окей. За. За эдгээр үншээд гэдэг басгая. If we only had the scarecrow with us again, said the Tin Woodman. When Dorothy had finished telling him everything that had happened, I should be quite happy. Хэрв бидэнтэй манайхаа хамт байсан бол гээд Woodman нь Dorothy өөрт нь тохиолдсон бүх юмыг ингээд ярьсны дараа би үнэхээр аз жаргалтай болох гээд байна гэсэн байна. За тийм өндөр бүтэл ингээд уншаад дараагийн удаа үргэлжлүүлье. The Rescue. Нүдийн үрээ дууслаа. За тэгээд бид хамт бас уншиж байгаа бүх хүмүүстээ бол баярлалаа. За би тэгээд та бүхэн бол ингэж ном уншаад таалагдж байгаа бол бас би Charlotte's Web буюу Аз гахаа хоёр хоорондоо нийлээд найзууд болдог бас хүүхдийн одоо номыг бас их хөлбраар нэг талаар уншаад хаалттай группт оруулсан байгаа. Тэр группт болохоор бас орохыг хүсэх юм бол комент бичүүлдээгээрээ би дэлгэрэнгүй мэдээллийг бас явуулах болно. Тэгээд bye bye everybody.